Байгалийн жимсийг хэмнэлттэйгээр дархлааг дэмжигч Готте Жуус. Гений өөрчлөлтгүй эрүүл хөрсийг сонгож тариалдаг цор ганц хамар. Дэлхийд таашаагдсан амт Ганьон брэнд. Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийн манай Булганаас подкастын дахин нэгэн шинэ дугаард эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн манай зочноор Мичитма хүлээн авна уу? Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргье. Манай урилгыг хүлээн авсан үнэхээр их баярлалаа. За, намайг бас зорж оролцуулсан маш их баярлалаа. За. Өнөөдрийн манай ивент тэгчээр Аврора тавилгын дэлгүүр болон Готте жимсний жуус Ганьон самар. Би Готте жимсний жуусны энэ нэрсний төрөлтөнд амар дуртай. Чи ямар төрөлтөнд дуртай вэ? Би ч саргантанд дуртай. За, манай үзэгч хүмүүдэд болон надад сайхан өөрийнхөө тухай дэлгэрэнгүй сайхан танилцуулаач. За. Сайн байцгаана уу? Намайг Мичитма гэдэг. Та нар намайг мэдж байгаа те. Тэгээ би яг одоо 11 настай. Тэгээд 1-р сургуулийн 6 ангид сурдаг. Гэр бүлийнхэн тах. Гэр болтойгоо амьдардаг ээжтэйгээ дутгаа. Ахтгаа. Тийм бол энэ би айгу өөдрөх хүн байгаа. Тийм энэ. Чанд гоо ингээд хобби тий одоо ингээд карантин эхэлсэн байхад одоо ингээд зөв хөвшил одоо бүр ингээд өдөр болгон заавал хийдэг болсон тийм юм байна. За карантин үед өдөр болгон заавал хийдэг зүйл гэвэл би төгөлдөр гэртээ тоглодог. Вау, гайхалтай. Зэрэгэлтэй одоо сурж байгаа. Төгөлдөр ороод даахаш гэх юм уу да хичээлж байгаа. Илүү сайжрах гадал ер нь бол гэртээ өдөр болгон бэлдээл. Тэгээд арай өөр гэвэл одоо л онлайн хичээлдээ сууж байгаа. Чи нэр онлайн хичээлдээ сууж байгаа юу? Онлайн хичээлдээ би дан нөгөө бараг телевизэл хийгээд байгаа. Гэтэ хажуугаар нь яг бас нэг амжуул. Тийм үү. Манайхаас телевизэл хийж байгаа. Тэгээд одоо болохоор яг онлайнаар дан онлайн юм уу орж байгаа. Тэгэл өдрөө нэг тиймэрхүү хүчилтэй өнгөрөөж байна да. Гэтэ чи ер нь ойрд амир завгүй байгаа. Тий, ойрд амир завгүй байгаа. Нэг YZ TV-гийн эвгүүч болоод байгаа ингээд цувралын episode 4-5 орсон. Нөгөө амир зомби төмөн үү? Тийм, зомбитэй. Хана ээж мэд чинь зомби болсон байлээ шүү дээ. Тийм. Зомби болол тэгэл айгу яасан шүү дээ би. Яг тиймэрхүү аим шиг юмд оролцоход ингээд сэтгэл хөдлөлийн бүх юмаа сайхан яриач. Яг анх аим шиг юмд ороход бол тань гоос нэгтгсэн. Би уусаал жоохон бахна тийм тоглож үзсэнсэн гэж боддогсэн байхгүй юу? Тэгээд яг зомбитэй тийм цувралд орсон чинь ахандаа амар баярлсан юм аа. Тэгээд яг зураг авалт хэлсэн чинь нөгөө нэг манай жүжигчдийн маань нүрийг амар будаа хийсэн. Тэгээд над руу нөгөө орилж ашгардаг гэсэн үг шүү дээ. Тэрээс үдээ над руу нэр ингэсэн чи би сандарсандаа болоод бүр гээд бамтаад бүр ингээд зогсоод гээд бүр болон шахагдаад. Тэгээд нэг тийм их айцтай л байсан. Гэтэ яг тэр дүүплийн бол амар олон тавцснаар бол тэгэл гайгүй бол явцсан. Ингээд жигнэсээ зомби момби гараад ирсэн юм шиг санагдана. Тий. Тэр залангуй шаттай сор нөгөө нэг шат руу дэшээ гүүн доошоо гүүн гэж ингээд автодохоор амар хэцүү. Чиний яг ингээд бусдаас ялгарх онцлог гэж чиний хувьд яг юу вэ? Онцлог оо. Онцлог бусдаас ялгарх онцгой тий. Юу ч хийж болно. Чиний ингээд бусдаас хэлүүлэхгүй хийж чаддаг зүйл. Онцлог гэх юм бол би зүгээр л хүмүүсээс зүгээр арай өөр. Гэтэ юугаар өөр вэ гэвэл би зүгээр нэг төлтэй үнэнч. Гэтэ бас дээрээс нөөрхөн чадахгүй зүйлүүдийг хийж сураад тэгээд бас ингээд хүн болгонд өөрийгөө таниулах гэдэг юм хүсдэг. Бас тэгвэл чи тэгж боддог өрнө. Би ингээл ер нь л өөрхөн чадахгүй зүйлүүдийг ингээд сурчаад хүмүүст харуулах юм дуртай. За. Өөр онцлог гэвэл би чинь надад нэг тийм надад өөр нэг тийм онцлог энэ төр ахгүй. Гэтэ яг хүн хүний онцлог өөр учраас тэгээд юу би нэг юм асуухаа мартчихжээ. Чи яг ингээд анх урлагийн гараагаа хэрхээ эхэлжсэн бэ? Нэг хүмүүс болохоор ингээд анх бяцхан мисээс эхэлжсэн гэж тэр яг үнэн үү? Тэгэхээр анх болохоор Үлгэрэнбаатар гэртээ ярих замд гээд нэг бүр жоохон батад хэлжсэн кино байдаг. Тэгээд тэр кинонд анх проб өгөөл хэлжсэн. Тэгээд цаашаа намайг ягаад тасныгоо сайн мэдэхгүй л байна. Гэтэ ямар ч тач тэр кинонд анх удаа тоглож байсан. 6 настай та. Одоо үсгээр амар хөөрхөс нэгтс нэг жижиг жоохон. Чи цааш ингээд уран бүтээлүүдээс сайн дуртаач. За 2021 онд бол зөндөө олон уран бүтээлийн нууцуд байгаа. Гэтэ одоо яг одоо би задлахыг хүсэж байна. Нууц юу surprise болгоно. Нөгөө хүүхдүүд надад асуугаад байхгүй юу? Яаж үйлдэг вэ гэд хийддэг. Тийш ах уу? Тий, яаж үйлдэг вэ гэд хийдэг. Гэтэ би ерөөсөө мейкап, нас ерөөсөө үйлдэггүй шүү. Тэр нэг комент болсон чи Мичка ойлгохтой чимхүүлдэг байхтай гэсэн байсан. Тэгээд ерөөсөө чимхүүлдэггүй шүү. Тэгээд яг нөгөө нэг тэр дүрдээ ингээд яг өөрийгөө бүрэн утгаараа ороод тийм бүрэн утгаараа ороод тийм мэдээж яг дүрдээ орохын тулд нэг архан манай шаардлагатай. Текст онцгой тал орчихсон та.
Тэгээд яг тэгж болдог шүү. Би юусоо тийм мейкап ерөөсөө үлдэггүй шүү. Тий. Яа энийг л хэлчихье да. За. Би нөгөө нэг бас кинон тоглолцоод авсан цалингаа цуглуулж агаад одоо нөгөө нэг гэр бүл болон одоо нөгөө хүүхдүүдэд ингээд хандаг өргөдөг. Сайн үсэ. Сайн юм. Тэгээд жилдээ бараг 2-3 удаа ингээд сайн хийдэг. За тэгээд бүр болохгүй маа гэхэд нэгээс 2 удаа. Тэгээд саяхан сүүлд гэхэд бол нарны хүүхдүүд гээд аянгаар явж байхдаа улаан чулуутын тэнд байдаг цэцэрлэгт хүүхдүүдэд билет тараасан 100 хүүхдэд. Тэгэд өөрөө сайн усын аян хийх амар дуртай. Жишээлбэл одоо хүүхдүүд баярлахаар би ингээд дагаа баярлцдаг учраас бас хүүхдүүдээс сайн усын аян хийх амар дуртай. Манай гэр бүлийнхэн маань ч гэсэн намайг сайн дэмждэг. Тэгээд бас ирээдүйд мис болох мөрөөдөлтэй юм чинь багаас хүүхдүүдийг хайрладаг, хүүхдүүдийг ойлгодог, дээрэс нь ингээд хүүхдүүдэд тусалдаг, билет тараадаг. Тэгээд ер нь мундаг байх хэрэгтэй гэж боддог. Ирээдүйдээ ч гэсэн сайн шүү дээ. Юу чинь нөгөө нэг юу карантины хүүхдүүд гээд контентоо бүрийн хэмжээний олон ангит кино юм уу? Тэр тухайгаас сайхан яа. За. Саяхан болохоор том толгоотын карантин хүүхдүүд гээд контентэнд оролцсон. Тэгээд удахгүй та бүхэндээ хүрнэ. Innovation D Digital TV-д орно. Тэгээд бас саяхан карантины хүүхдүүдийн дуугд болсон. Таалагдныг найдаж байна. Чи ер нь нэлээх тий дуу бүжиг тэр тал руугаас нэлээ сонирхолтой юм шиг байна тий. Тий. Тэгээд зөвхөн кино тоглохоос илүүтэйгээр та нар намайг ер нь дуултыг мэдж байгаа л гоо тий. Би чинь нөгөө Game Boy, гайхамшиг орон, ээжийн бүгэнд дуугууд ерөөхдөө олсон доолн дуунуудтай. Гэхдээ яг одоо миний дуусан дуунуудын маань клипнүүд удахгүй цацагдах учраас та нараас бүгдээрээ хүлээж аваарай гэж хэлмээр байна. За манай бичмэ маань бас ингээд зөвхөн одоо кино урлагтлаас айж дуулж бүжиглэхтэй бас маш их авьяастай тийм ээ. Тэгээд зөвхөн бас өөрийгөө кино тоглодог гэж яваад байгаа чинь хэцүү шүү дээ. Тийм учраас өөрийнхөө хийж чадах хэмжээний зүйлүүдээс ингээд бүгдийг туршиж үзээ зүгээр санагдаад. Тэгээд зөвхөн кинон жүжиглэхээс илүүтэйгээр бас би дуулах дуртай. Тэгээд саяхан хартаас хамтлагийн марка хатаага нарны хүүхдүүд аянгийн сүлддэг дуулсан. Сүлддэг. Тий, одоо удахгүй цэцэгдэнэ. Тэгээд карантины хүүхдүүдийн бас Остин дуулсан байгаа том толгойн хоёртойгоо болон одоо Tom Girls, Tom Kids гэдэг хүүхдүүдтэй. Тэгээд бас дээрэс нь нөгөө нэг сайн артын Морлаш мэдэн дээ. Морлаш аа. Тий, хоёулаа тоглож байсан шүү дээ. Тэгээд би нөгөө нэг 2 дугаар бүлгийнх нь боёо бас 3 дугаар бүлгийнх нь Остид болсон. За үлгэрийн хотоор тоглолцоод он цаг ярилцчихэд гээд Монгол телевизийн олон ингэ хүүхдийн кино тоглож байсан. Тэгээд дараа нь болохоор Ас жаргал witnessтэй. Ас жаргал дараа нь хайр гээд тэгэл ер нь цаашаа зөндөөлөн байгаа. Хоёул ингээд нэг татвартай танилцах уу гэдэг нэг өгний хэмжээний контентэнд хамт тоглож ирсэн шүү дээ. Хоёулынхаа анхны уран бүтээл. Тэгэхэд одоо түүнд болохоор ингээд нэг надад тухайн текстийн нэг 20 гаруй хувь нь харин чамд болохоор бараг 50 гаруй хувь нь ирэхэд чи надаас сайн тогтоож нэг суулгаж хийжэлсэн тийм үү? Надад нэг зүйл сонирн байгаа чиний яг арга барил байна л та. Хэрхэн яг түүнийг ингээд зохиолыг текстийг тэгж сайн суулгаж байна. Би нөгөө нэг өөрөө жоохон батаа нөгөө хүүхдийн хөтөлбөр хөтэлдэг гэсэн. Монгол телевиз, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз өглөө хөтөлбөрийг хөтэлдэг гэсэн. Хөтлөгч одоо ч хөтэлж байгаа. Өглөө 7 өнөг бүр 7 өдрийн нэгдүгээр өдөр болон гардаг. Тэгээд тэрэн дээр бас нэг хэд хэдэн текст хийжилдэг. За тэгээд цаашлаад гэх юм бол бяцхан маструуд гээд бас хүүхдийн нэвтрүүлэг үүдэг. Тэр нэвтрүүлэгээс ингэ нэлээд текст хийжлээл. Тэгэл ерөөхдөө бол чийжлээр байгаа л яг хоо тэгээд тасцсан байлгүй тий. Нөгөө нэг оюуханы их тийм бас явдаг гэсэн. Тэгээд тэрнээс амжлаг юм болол үзчихсэн. Чиний хувьд бол тэгж бодож байна. За чиний яг ингээд одоо ирээдүйд тэмүүлж буй зорилго. Одоо чиний хувьд яг зорилго гэж юу юм, тэмүүлэл гэж юу юм тий. Тэр бүгдийг сайхан манай үзэгчдүүдэд уулзч яриач. За тэгээд миний мөрөөдөл гэх юм бол зөв мөрөөдлөөс нь эхлэв чинь. За миний мөрөөдөл гэх юм бол би том болоод тиймэр их амар тийм мэрэгчлээ. Амар нөгөө нэг юу гэж тий. Гэтэ яг одоо тэгж хэлэхээр жоох сонирн байна. Гэтэ ямар ч том болоод маш мундаг хүн болно. Зөндөө мэрэгчлээд миний талаас дээр бодогдсон л байгаа. Бодогдсон байгаа. Тэгэхээр баг мэрэгжил хослуулж бас магадгүй гэсэн юм уу? Тий. Энэ бол тий. Эсвэл эмч жүжигч хоёрыг хослуулах юм уу гэх тэгэл. Тий. Анх нөгөө нэг уран гимнастикт явдаг байхдаа том болоод амар алдартай бас ингэ дэлхийд танигдсан мундаг уран гимнастикч боломж оддогсон. Тэгээд яг одоо болохоор нэг тогтсон мэрэгчлээ байхгүй бүгдээр л одоо бүр үнхээр гайс нүсэж чинь тэгээд цааш техник бүгдийг хийгээл туршаал үзээл байгаа. Үзээл байгаа. Ерөөсөө
Сонголцоо хийж чадахгүй байна. Мөрөөдөл мөнгө төлөхгүй учраас бас ингээл мөрөөдөл байгаа. Тэгээ Мөрөөдлийнхаа төлөөс хийх төлөөс бас мэдээж юм байгаа шүү дээ. Мөрөөдөө зүгээр суугаад хаар чинь мэдээж яриг тэр мөрөөдөлтөд хүрэхгүй тодорхой. Тийм учраас мөрөөдлийнхаа төлөөс хит хитэн зүйлийг бас хийж байгаа. Тэр мөрөөдөлтөө бас нөгөө яг мөрөөдөлтөд хөтлөгдөд зөндөлн дугуулнуудаас явж байгаа. За мичмаа чиний яг ингээд зорилгынхаа төлөө хийж бүтээж буй зүйлс. За мэдээж яриг зорилгынхаа төлөө ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй. Зөвхөн мөрөөдөл тий одоо энэ зорилготой хүрэх шүүгэл хөвтэй байхгүй. Мэдээж яриг зорилго мөрөөдлийнхаа төлөө өөрийгөө дайчлах хэрэгтэй. Жогой 50 ярд ингээд дөржигнуулаа л явж байна. Тий. За одоо эхнээс нь хэлэх юм бол мэдээж яриг ном уншина. Ном бол хүний ухааныг тэлдэг. Тэгээд эхлээд ном уншин дараа нь тэгээд өөрийнхөө сонирхлыг хөтөлсөн зүйлийг хийхийг хүсдэг. Жишээлбэл одоо би төгөлдөр ор тоглодог гэсэн хэлсэн шүү дээ тий. Тэгээд төгөлдөр ор тоглох гэсэн юм дуртай. Тэгээд төгөлдөр ор өөрөө би данс сурч байгаа. Тэгээд дээрэс нь тэр зорилготой бүрэг алхмаадаг гэсэн хийх хэрэгтэй юм л та. Би одоо бараг нэг алхмаар бас ойртой л байгаа. Тэгээд шат ахин гэдэг шиг. Шат ахин тий. Тэгээд ерөөхдөө бол зөндөлөн зүйлүүдийг турш үзэж байгаа зорилго өрхмөл. Би бас нөгөө нэг карантины үеэр бас нөгөө англи хэлж хийж байгаа. Тэг өдөр 5 үг. Нэр тийш дээ бас мөрөөдөлд өрхийн тулд тий хэлтэй хөлтөө гэдэг шиг заавал тий хэл бай. Гадаад хэл байх хэрэгтэй. Биш нэрээс гадаад хэл сурч байгаа юм биш тий. Ямар хэл вэ? Англи хэл. Тэгээд удахгүй солонгос хэл сурна. Юу төлөв тавь бас тэгсэн ш нөгөө нэг солонгос хэл сурна гэдэг. Одоо сурах гэд бодсон байгаа гэдэг өөрөө тэгсэн аахгүй. Би ч одоо ер нь бодсон байгаа. Тэгэд өөрөө амир K-драм үзэж байгаа гэсэн хадмал орчуулах таа. Тэгээ би зөөр үздэг. Гэхдээ яг тийм нөгөө нэг K-драмаас л илүү дугуулантаа сайн бол дээр юм болов гэж бодож байгаа. Ойр үедээ. За подкастын сүүлийн асуулт. За. Хүүхдүүд бидэнд тулгамдж буй асуудлыг томчууд хэлэх үг надад байна гэсэн сэдвийн өрөөнд. Тэгвэл шууд эхлэх үү? За. Яг хамгийн түрүүнд хэлэх зүйл бол одоо биднэрт яг хүүхдүүдэд ингээд тулгамдж байгаа асуудал гэх юм бол миний бодлоор гэхдээ надад бол тийм тулгамдж байгаа асуудал ерөөд бол байхгүй. Гэхдээ хүүхдүүдийн хувьд байж магадгүй гэж бодож байна. Маш олон хүүхдүүд байна. Тийм маш олон хүүхдүүд байгаа. Ээж амнар нь хүүхдээ ойлгохгүй. Тэгэд жишээлбэл шууд загинах жишээлээ тийм. Түүнд ойлгуулж хэлэхгүйгээр ингээд загинах. Дээрээс нь хүүхдээ ойлгохгүй, түүнтэй ярилцахгүй учраас хүүхдүүд ингээд их ганцаарддаг гэж боддог. Гэхдээ би тийм биш шүү. Би тийм ерөөсөө биш шүү. Тэгээд хүүхдээ ер нь бол ойлгоод тэгээд өөрийнх нь хүсэж мөрөөдж байгаа зүйлийг дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна. Зарим хүүхдүүд ингээл тэ жүжигчийн дугууланд яваад ингээд гоё жүжигчин болохыг хүсдэг байлаа гэхэд ээж аав нь тэр санал нь ерөөсөө дэмждэггүй. Тэ одоо ингээд чи тиймээр яд иймээр яд одоо бөө мөнгөний галзч гэх юм уу тэ. Тэгээд яг ээж аав нарын хувьд хэлэх юм бол хүүхдээ бол юуц зориулахад бэлэн шүү дээ тэ. Тэгээд хүүхдийнхээ хүсэж мөрөөдж байгаа зүйлийг нэгээд хүүхдтэйгээ сайхан ярилцаад тэгээд яг тийм зөндөө олон тиймэрхүү дугуулгын гот байдаг учраас хүсэж байгаа дугуулганд нээс явуулаасаа гэж хүсэж байна. Хүүхд сонирхлоо дагаад. Тэгэл нөгөө мөнгө гээл гэдэг чинь тийм учраас мөнгө бол нэг асуудал биш. Тэгээд хүүхдээ мөрөөдөл нүрэж ивэл энэ бол ээж аавын мөрөөдөл шүү дээ. Манай подкастт одоо урилгын маань хүлээн авсан үнэхээр баярлалаа. За баярлалаа. Намайг цаасан урьж оролцуулсанд маш их баярлалаа. Сүүлчийн минутыг чамд үлдээе. За яг нэвтрүүл одоо подкастаа дуусгахаас өмнө бас үзэгч хүүхдүүдэд зориулж үг хэлмээр байна. Тэгээд та нар маань битгий ямар нэгэн зүйлийг ээж аваасаа нугаарай. Тэгээд хийхийг хүсэж байгаа зүйлээ илэн таламгүй ярилцаарай. Тэгээд өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөө хүрэхийн тулд одоо мэдээж нэг өөрийгөө хөгжүүлж тэ хамгийн түрүүнд хичээлээсээ хийн, ээж авах үгэнд сайн орно. Тэгээд чи чаднаа. Чи юм болгоныг чадна. Тийм учраас өөртөө итгэлтэй байгаарай. Манай үзэгч хүүхдүүдэд те одоо магадгүй жүжигчин мэргэжлийг сонгох гэж байгаа хүүхдүүдэд зориулаад гоё урмын үг, эсчүүч хайрлах үг. Гоё үг хэлээч. За, сая ээж анарт нэсэн бол одоо хүүхдүүдэд нэлнэ. За, миний хүүхдүүд бол зөндөлөн үзэж байгаа. Тэгээд хүүхдүүдээ тийм мөрөөдөлтөд үнэн чагаарай. Тэгээд өөрийнхөө хүсэж мөрөөдж байгаа зүйлийг ээж автаа нуулахгүйгээр хэлээрээ. Тэгээд ямар нэгэн нууц байгаад тэгээд тэндээсээ шаналдаг болоос ээж автаа хэлээрээ. Бусдтай ярилцаарай. Гэтэ ерөөсөө ихтгэл найдваргүй бол ирээд ирэхгүй шүү. Тийм. Тэгээд you can чи чадна. Хүсэж мөрөөдж байгаа зүйлүүд зөндөлөн байгаа шүү дээ, тий. Одоо жишээлбэл жүжигчин болох мөрөөдлөгдөд байгаа. Тийм бол эртгэн дугууландаа яваад тий өөрийнхөө хүсэж мөрөөдж байгаа зүйлийг хөгжүүлээд яваасаа гэж хүсэж байна.
За манай юунд итгэжийн гарын бэлэг мексикатай. За баярлаа. Энэ Готегийн нөгөө нэг өдрүүлсэн жуус нэмэр дуртай шүү дээ. Баярлаа. Тэгээд намайг энэ гоё подкастт урьж оролцуулсан маш их баярлалаа. Үнэхээр хүчтэй байлаа. За. За баярлалаа хүмүүстээ баяртай. Байгалийн жимсийг хэмнэлттэйгээр дархлааг дэмжигч Готэ жуус. Гений өөрчлөлтгүй эрүүл хөрсийг сонгож тариалдаг цор ганц хамар. Дэлхийд таашаагдсан амт Ганьон брэнд.